Business Review нэвтрүүлэг ээлж дугаараа Central Tower-ын 6 давхарт байрлах County элчин сайдын яамнаас эхэлж байна. Тэгэд Central Tower County элчин сайд байдаг гэдгийг би ерөөсөө мэдж байгаагүй юм байна. Анхудаа ирлээ. Тэгэхээр миний өнөөдрийн зочноор County элчин сайдын яамны гадаад бодлого дипломат албаны ажилтан Мөнхцөл оролцож байна. Тэгээд зулаага хахыг явж хүргэсэнд маш их баярлалаа. Тэгээд ер нь бол нөгөө нийтийн тийм ойлголт байдаг шиг элчин сайд гэхээр нэг тийм хамгаалттай тусдаа хашаатай ч гэдэг юм уу ерөнхийдөө элчин сайдууд тиймэрхүү байдаг шүү дээ. Би зүгээр яг Канада элчин сайд ийшээ хүрээдсэн юм бол хэдэн онд ийшээ ирсэн юм бол? Манай элчин сайдын яам Централ Таверт 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Удаад удаж байгаа юм шүү дээ. Би ч Канада руу яваг удацсан юм биш үү. Тийм учраас Канада элчин сайд энд байдгийг ч мэдэхгүй явж байгаа юм байна. За мэдээч элчин сайдын яам түрээдсэн юм чинь хоёр орны харилцааны талаар илүү хэлэх ёстой гэж бодож чинь. Тэгээд яг Монгол улс Канада улсын хоорондох дипломат харилцаа хэдэн онд эхэлсэн бол? Яг албан ёсны одоо дипломат харилцаа бол 1973 онд. 73 оноос тийм дээр үлээ. Тэгэхээр барууны орнуудаас ерөнхийдөө анхдагч орнуудын нэг гэж. Миний мэдхийн намайг баг байхад чинь нөгөө сайдны хоёрын цааталт чинь Англи элчин сайдын яам гэж байсан. Тэднийх чинь 60 он гэдэг үлээ явсан нэлээд баг хамгийн анхных нь байж магадгүй шүү. Америкууд чинь нэлээд сүүлд баха тий. Тэгвэл Канада ч юм уу эхний хэдэн улсуудын нэг юм биш. Тий. Тухайн үеэс хойш ерөнхийдөө бас Монгол улсад өрнсөн тий 1990-ад онд өрнсөн бас өөрчлөлт шинжилтийн үед ч гэсэн маш ойрхон одоо ажиглаж бас туслаж дэмжсээр ирсэн. Яг элчин сайд хизээ Монгол улсад яаман хийсэн болов? Манай анхны элчин сайдын яам бол одоо Монголд суух элчин сайд нь томилогдсон нь бол 2008 он. 8 онд үү? Анхны элчин сайд ямар хүн байсан? Анхны элчин сайд нь эмэгтэй одоо дипломат хүн байсан. Одоо ч гэсэн бас Канада улстай их тох амьдарч байгаа. Анна Биолик гэдэг эмэгтэй Монгол улсад анх одоо Монгол улсад яг суух элчин сайдаар томилогдсон. Тэрнээс өмнө бол Бээжинд суудаг Канада элчин сайднаар Монголыг хавсран суудаг байсан баг тийм. Канада гэхэл хамгийн түрүүнд одоо яг чинь баг багт нэг хоккей гэдэг. Одоо Канадын хоккейч хамгийн мундаг одоо NHL гэдэг Израилийн Кинж гэдэг байлаа одоо нэрүүдийг мартчихж хоккейч гэсэн. Би зүгээр хоккей холбооныхонтойгоо нэлээд ойр дотноос ажилладаг. Канадаас маш их тусалцаа дэмжлэг. Одоо манай Степ Арена гэдэг хоккейн одоо хамгийн битүү стадион одоо баригдаж байна тийм. Тэр мөрөнд Канадын оролцоо байгаа юу? Мэдээж байхгүй яах вэ? Хоккейн спорт бол одоо Канада ард түмний бас том бахархлуудын нэг. Тийм үндэсний баг шахуу спорт нь болчихсон. За сүүлийн үед хийж байгаа ажлуудаас дурдхад гадаад харилцаанаас хоккей дипломаси гэж бас үг хэллэг байд. Хоккейн спортоор дамжуулж бас гадаад бодлого одоо явдаг гэсэн үг. Тэгэхээр одоо сүүлийн жишээлбэл 1-2 жилийн хугацаанд одоо Канадад амьдардаг Канад болон Монгол тий бусад одоо хүмүүсийн дэмжлэгтэйгээр хандваар одоо ингээд хоккейн хэрэгсэл хувцас одоо шаардлагатай одоо тоног төхөөрөмжүүдийг цуглуулад тийм мөн бас тодорхой одоо нэр бүхий компаниудын дэмжлэгтэйгээр одоо өөрөөр хэлбэл контейнер дүүрэн одоо тийм хэрэгслүүд Монголд хурж ирсэн. Тэгээд яг Монголын хоккейн холбоогоор дамжуулаад хоккейн спортод дуртай, хоккейн спортоор хичээлдэг Монголын хүүхэд залуучуудад яг тэр хэрэгслүүдийг дамжуулж одоо тарааж байгаа. За нэг зүйлийг бас асуухгүй өнгөрч болохгүй байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр голцоо залуучууд нэг сонирх байх сургуулийн талаар тийм ээ. Хэр болцоотой байдгийг тэтгэлгээр сурах болцоотой байдаг юм болов уу? Хэдээс үлээ маа залуучуудыг сонирхдаг зүйл бол тэтгэлэг шүү дээ тийм ээ. Энэ талаар мэдээлэл. Канада улсын боловсрал за мөн ихтэй сургуулиуд бол дэлхийд нэлээд дээгүүрт бас ранкинг одоо төвшнгөөр ордог тий. Америк ч юм уу Англи улстай харьцуулахад яг засгийн газрын одоо түвшний засгийн газраас олгодог тэтгэлэг гэж бол байдаггүй. Яагаад гэвэл Канада улс маань 10 мужтай муж болгоно нь одоо өөрсдийн гэсэн бодлогоо одоо боловсролын салбарт хэрэгжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр одоо Монголоос жишээлбэл оюутан явах сонирхолтой байвал тухайн сургуульдаа шууд өөрөө материалаа бүрдүүлнэ. Тэгээ IELTS-ийн оноо зайлшгүй шаардлагатай. Англи хэлний түвшин одоо маш сайн
өндөр түвшинд байх хэвээр. Тэгээ сургуулиасаа мэдээж тэтгэлэг авах боломжтой. За тэгээ очисон хойно бас сургуулийнхаа хажуугаар ажиллах боломжтой. За тэгээд одоо жишээлбэл төгслөө гэж бодоход тухайн үед нь 4 жил бакалаврт сураад төгссөн байлаа гэхэд 4 жилийн хугацаанд бас тухайн мэргэжлэрээ ажиллах одоо визийг нь чөлөөтэй олгодог гэх мэтчлэн боломжтой. Цагаачлалын хувьд манайхан ч одоо сүйд бол тийш зүгээр яг буруу зөв юм би усаа мэдэхгүй. Тийм сонирхолтой хүмүүс бас нэлээд бий болсон. Тэр дундаа өндөр хөгжилтэй амьдрахад хамгийн таатай улс гэдэг нь мэдээж Канад улс ялчгүй байх гэж бодож байна. Тийшээ цагаачлах маш их сонирхолтой хүмүүс байдаг. Тэр тал дээр тийм бидэнд энэ талаар бас маш их асуултууд ирдэг л дээ. Яг тэгвэл Трудогийн засгийн газар бас цагаачлалыг маш их одоо дэмждэг тий нийтэд одоо ил тод мэдээлэл маш их байдаг л та. Тэгвэл одоо цагаачлал гэдээ ярихлаар skilled worker ч гэдэг юм уу тий тэр нь бол мэрэгчсэн цагаач гэх мэт одоо янз бүрийн хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ хамгийн түрүүнд бол хэлний мэдлэг маш сайн байх хэрэгтэй. Одоо бусад улс Европоос ч юм уу, Хятадаас ч юм уу, Японоос цагаачлж байгаа хүмүүстэй өрсөлдөн гэсэн үг. Тэгэхээр та одоо ямар мэрэгчлээ, ямар одоо туршлагатай, за хэлний мэдлэг ямар түвшинд байна, тэрнийхээ хэрээр ингээ өрсөлдөн гэсэн үг. Дууч тэр шанстай байдаг юм бол соёл урлагийн салбарыг бас маш их боломжтой байх гэж байна. За ямар ч сайхан асууж утсан зүйлээ чамаас асуучлаа. Тэгээд гоё сайхан дэлгэрэнгүй хариулт өгсөн дүүдээ баярлалаа. Тэгээд танаа дараагийн нэг зочлог бас хүргэе. За баярлалаа. За Канадын элчин сайдын яамны дараагийн ажилтнтайгаа уулзъя. Тэгээд өрөөдөөс нь харин таньд хүн байж шээ. Ариуна сайн уу? Яа сайн уу? За чи энд байгаа мó? Тий энд байгаа. Ариуна өтөс чинь 23 дугаар сургуулийн. Тийм байна. Нэг одоо сургуулийн 2. Надаас нэг дээр төгслөө. Тэгсэн. 83. 83 төгсөн. юм баг те. Манай од захирал одоо энэ байлиг чинь барьсан од захиралд чинь надаас 2 дээр гэдэг чинь 82 он төгсөн. Тэгээд би биш. Уулзаг уулзсан байна. Канадын элчин сайдын яамд би их сонин байдлаар орсон. Одоо би бол анх Унгар улсад мал эмнэлгийн сургуулийг төгсчээд тэгээд үдэ аж ахуйн яамд ажиллаж исэн. Тэгээд тухайн үед бол одоо зах зээл эхлээ. Тэр үед ч одоо яг англи хэлтэй өнхөр исэн. Тэгээд тэр утгаараа бол би одоо Европын албаны төсөл дээр бол анх ажиллаж агаад хэлээ гайгүй сайжруулад тэгээд дараа нь ерөнхийдөө бол хэлнийхээ чиглэлээр явсан. Тэгэхэд бол одоо Монголд бас одоо гадаадын байгууллагууд дөнгөж орж ирээд тэгээд бид нар манаас энэ ч одоо офисгүй тийм байгууллагууд бол нэлээд байсан л та. Тэгээ одоо яг орчуулагчдад дамжуулаад анх одоо Монголд айлчлал хийх гэсэн одоо уулзалтуудыг тавуулж өгөөч. Тэгээд би анх одоо Канадын засгийн газрын хүмүүстэй анх тэднэр зүгээр орчуулагчаар дээрээс нь одоо хөтөлбөрийн хийж өгч яваад танилцаад тэгээд тэднэрт маань одоо сэтгэлд нийцсэн билгүү тэр надад одоо анхны ажилласан л та. Хэд он бэ? Тэр бол 1997. Тэгэхэд бол Монгол улсад бол одоо элчин сайдын яам байгаагүй. Бээжингээс харьяал гэдэг байсан. Тэгээ 98 онд бол анх одоо Монголд өргөмжит консулын газар байгуулахад бол би тэнд анхны ажилтнаар нь орчихсон. Тийм төвхтэй. Бараг Канад хүн болсон юм байна. Бараг гэх гэдэг тий. За мэдээч бизнес ревью гэдэг энэ нэвтрүүлэг маань Central Tower-аас одоо явж байгаа. Тэгээд би бол одоо бас мэдээж ийш тийш хадгалж явахдаа их олон элчин сайдын яамдтай харилцдаг. Зарим нэг нь визгүй явчихдаг, зарим нэг нь виз авах шаардлагатай болдог. Зүгээр Central Tower дээр элчин сайдын яам байна гэдгийг ерөөсөө мэдж байгаагүй юм байна. Би яг ч ерөөс Канад явгыг бодсон юм байна. Канадын элчин сайдын яам хаана үйд гэж мэддэг юм байна. Тэгээд та бүхэн манай Central Tower дээр гэдгийг одоо сайн мэдлээ. Тэгээд хэзээ Central Tower руу нүүж орсон юм болов? Эсвэл анхнаас нь байсан юм болов? Окей, ер нь анх одоо өргөмжит консулын газар байгуулагдсанаас хойш одоо манай байгууллага бол нэг 4-5 офисаар бол дамжиж явсан. Тэгээд одоо анх 2008 онд одоо Монгол улсад суух анхны суурин элчин сайд тэмдэглэдөө. Тэгээд 2008 онд бол Канада улс Монголд элчин сайдын яамаа байгуулъя гэдэг шийдвэр гарсан байдаг. Тэгээд тэр утгаараа одоо 2008 оноос ахвал одоо хаана офис барих вэ? Хаана ер нь офис байрлах вэ гэдэг асуудал барилга тавьсан. Хоёрдугаарт нь бол энэ бизнесийн офисын барилга байх хэрэгтэй. Ягаад гэвэл ер нь бол элчин сайдууд чинь тийм тусдаа хашаанд ч юм уу бидний ойлголтоор шүү дээ тий. Канада бол арай өөр үү тий. Канадын байр суурь арай өөр байдаг. Ягаад тэгэхээр одоо шинээр байр барь нь өстэй өөртөө тустай байна гэдэг чинь
айгүй их одоо нэмэлт аж ахуйн асуудлууд их орж ирдэг. Одоо харуул хамгаалтаа, одоо газраа, цэцэрлэгч гээл те. Тэгэхээр бол ерөнхийдөө гадаад хэргийн яамны одоо байр суурь нь бол болж игэл офисын барилгах. Дээр нь яагаад вэ гэхээр энэ офисын барилга чинь өөртөө харуул хамгаалалттай. Дээрэс нь бүх менежментийн дээр одоо барилгынаа явуулдаг. Тэгэхээр бид нар бол зөвхөн одоо өөрсдийнхөө гол одоо ажилд үүрэгт чиглэж ажиллахад илүү давмгаа гэсэн утгаараа тийм хоёр шаардлага тавиад бид нэр одоо тухайн үед бол одоо 2009 онд гिच нэлээд олон том одоо Канадын төвөөс одоо мэрэгчлэтнүүд ирж байршлууд бас судалсан л та. Тэгээд тухайн үед бол 8 газрыг бол одоо сонгоод одоо үтсэн байдгийг. Мэдээж хэрэг одоо Монгол элчин сайдын яам нээн гэхээр гадаад хэргийн яамч гэсэн нэлээд хэдэн барилга одоо санал болгосон байдаг. Тэрэн дээр нь ирж одоо судалгаа хийгээд бүгдэн дээр нь дүгнэлт гаргаад ерөнхийдөө явж энэ Central Tower ерөөсөн манад хамгийн тохиромжтой газар юмаа гэдэг бол үшээ 2009 оны ихэр бол ингээд 4 сард бол шийдсэн. Угаасаа 2009 онд чинь одоо Улаанбаатарт хамгийн топ барилга нь Central Tower байлаа шүү дээ, тийм ээ. Үнэхээр одоо Аз зэрэглэлийн байршилтай, дээрэс нь одоо газар хөдлөлтөд хамгийн төсвөртэй гэдэг утгаараа одоо манай архитекторчид хүртэл одоо мэрэгчлэнүүд хүртэл ирж одоо бүх судалгааг нь бол хийж үтсэн. Тэгээд энэ байр бол үнэхээр одоо хамгийн болцоотой хамгийн сайн чанартай байр гэдгийг бол санал болгоо. Тэр утгаараа манайхын элчин сайдын яамаг байгуулах шийдсэн. Одоо тэрнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Зүгээр яг миний бодлоор яг л Central Tower маань анх нэгжсэн нээлттэй ялгыг баг хөдөлж исэн үн биелдээ. Тэгээд ирэх болгонд л яг л тэр үед надад санагддаг яг хэвээрээ улам л гоё өнгөжөөл улам сайхан болоод байгаа юм шиг. Өөр чинь 7 жил ажилласан хүний хувьд юу гэж боддог вэ? Ер нь Central Tower айгүй менежмент сайтай. Бид нар бол анх ингээ гэрээ ихтэй ч гэсэн мэдээж хэрэг одоо байгууллагууд гэрээ хийж байгаа юм чи бүх юм айгүй нарийн тод оролцсон байдаг. Одоо энэнийх нь үүрэг нь ямар хариуцлага хүлээх үү гэдэг. Тэгээ хойд энд менежмент нь ч гэсэн бид нар ч гэсэн болж игэл ер нь гэрээгээ бариад гэрээний залтныхаа дагуу бүх юм явдаг. Тэрэн дээр одоо юу хийж болох вэ, юу хийж болохгүй тэгээ бүх одоо дотоодын журам дөрвөн журам их сайтай. Тэгээ бид нар бол тэрнийхэн дагуу ажилладаг. Дээрэс нь энтхийн менежментийн баг нь айгүй тийм уян хатан. Одоо аливаа асуудал гарлаа гэхэд одоо хүн суртал багтай. Одоо бид нар ч одоо гэдэг манай энийг юм болохгүй, энийг хийх гэсэн чинь энэ болохгүй ингээл асуудал тавина. Тэгэхэд бол тэрэн дээр айгүй шуурхай одоо арга хэмжээ авдаг. Тэгээд одоо засаж сэлбэх ийм тэмэн дээр бол айгүй тийм хамтарч ажилладаг. Ер нь бол мэдээж тэгээ элчин сайдын яамны ажилтнуудтай уулзж байгаа учраас нэг зүйлийг асуухгүй өнгөж болохгүй байна л да. Айгүй манай үзэгчд маань намайг зэмлэх бах. Ер нь бол сүүлийн үед би бас олон залуучуудтай уулздаг. Тэгээд залуучуудын ярьж байгаа зүйл нь одоо зүгээр хадагшаа их явах хүсэлтэй болч манайхан дээр бурууч биш байх тийм ээ. Сургууль, ажил төрөл одоо юу гэдэг. Тэгээд Канада улсыг сонирхож байгаа залуучууд маш их байна. Тиймүүднээс энэ Канадын визний талаар бас асуух зүйтэй байх гэж бодож байна. Танай элчин сайдын яамны консулинг газар гэж байдаг юм уу? Эсвэл визний тал дээр юм бодлого байна. Тийм болов би бол зүгээр Америкийн элчин сайдын яамтай ер нь бол визний тал дээр хамгийн хатуу улс гэж би зөв сонсч ирсэн бас магадгүй бурууч гэж магадгүй л дээ. Ер нь тайлбар тавих хэрэгтэй байх л та. Ер нь элчин сайдын яам гэхээр манай монголчууд заавал нэг виз олгохыг ойлгочдаг. Яг консулинг газар гэж ойлгож байгаа юм л да манайхан бол. За тэгэхэд Канадах бол элчин сайдын яам нь бол гадаад хэргийн яамд хариулагддаг. Виз нь болохоор цагаачлалын албаны одоо immigration officer тэр офисын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол үнэхээр хоёр тусдаа байгууллага. Бид бол нэг нэгнийхээ одоо үйл ажиллагаанд бол оролцдог. Яг нь ихэнх элчин сайдын том элчин сайдын яамдууд бол элчин сайдын яам нь хажуудаа дандаа immigration officer байдаг. Бид нар нь бол одоо виз хариуцдаг гэсэн үг. Монголд болохоор биднэрт бол ерөөсөн immigration officer байдгүй. Ягаад тэгэхээр одоо танах руу бол нэг өсөнтөө виз гэж хандах ямар ч шаардлага болж байна гэсэн. Тий, ягаад тэгэхээр өмнө нь бол Бээжинд бол одоо дэлхийн одоо 3 том элчин сайдын яам одоо хамгийн том immigration officeтай 3 том элчин сайдын яамны нэг нь бол Бээжинд байдаг. Тэр утгаараа ерөнхийдөө бас эдийн засгийн тооцоо хийгээд үзэхэд бол бүлэгтэй immigration officer Монголд байх бол одоо эдийн засгийн тус ашиг байдаг. Яг бол жилдээ одоо виз мэдүүлж байгаа хүний тоо Хятад бол өдөрт хэдүү, Монголд бол бараг жилийнх нь те одоо мэдүүлж байгаа хүний тоо нь Бээжингийн бараг нэг өдрийнх нь болж таардаг байхгүй. Тэр утгаараа аливаа мэдээж хэрэг байгууллага гадаадад одоо хүний тамирч солихын гэдэг чинь эдийн засгийн тооцоотой байх хэвээр. Тэр үндслээрээ бол ерөнхийдөө Бээжингээс хамаарж байгаа. Сүүлд нь бол бид нэр энэ визний мэдүүлгийн төв гэж төв байгаа. Одоо ерөнхийдөө сүүлийн үед бол ихэнх улс орнууд дижиталын дор гэдэг мөн үү? Мөн. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн үед бол бүх улсууд ерөнхийдөө өөрсдийнхөө дамжуулахгүй дандаа визний мэдүүлгийн төвөр материал аваад тэд нэр нь цаашаа явуулаад тэгээ ерөнхийдөө сүүлийн үед манайх дандаа Гонконгийн консулын газар маань Монголоос ирж байгаа визний мэдүүлгүүдийг авч виз олгож байгаа. Яг би зүгээр олон асууж байгаа нь ер нь бол дэлхийд дээр нэг тийм
улс орнуудын хамгийн таатай улс гэдэг нэг байдаг шүү дээ. Эсвэл амьдрахад ч гэдэг юм уу, эсвэл ажил төрөл эрхлэх ч гэдэг юм уу, эсвэл сургууль соёл явах ч гэдэг юм уу. Байгаль Канада улс эхний тавд л байгаль жигсчээд юм билээ л дээ. Тэр үднээс монголчууд маань жигсийг сонирхдаг юм болов уу гэж удаалсан. Тэгээд манайхан биеийн төлөвлөж байгаа бол бас тэн дээр юм сайн анхааралтай мэдэх хэрэгтэй юм байна шүү гэж бодъё. За үүгээр цаг маань өнгөрсөн байна. Ярилцлага өндөрлөе. Тэгээд хариу надаа амжилт хүсье. Баярлалаа. За ингээд дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчдээ.